За сайн байцгаана уу? За уншлах хөрөх өдрийн мэндийг хүргье. За энэний өмнөх бичлэг одоо ёстой нөгөө YouTube-ийн туршлагад анх удаа тийм чанарын одоо шаардлага хангахгүй бичлэг хийсэн надаас өөр хүн байхгүй бах та гэж би бодоод. Тэгээд тэр бичлэгийг минь тийм бас голохгүйгээр тийм шүүмжлэлгүйгээр сонсож хүлээж авсан та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ямар ч гэсэн тэр бичлэгэд бас хүрх хүмүүс байсан л байна. Тэгээд зөндөө хүмүүс сонсоод бас хувийн хоншлого бас тэр бичлэгээр дамжуулаад холбогдож орж ирсэн хүмүүс бас зөндөө байна. За тийм болохоор за тэр бичлэгийг шууд нэг устгалгүйгээр бас ингээд за тавьсан бас зөв шийдвэр болжээ гэж ингэж би бодож байгаа. За өнөөдөр одоо нэг алдаа гарахгүй нэг хүн аягүй гоё комент бичсэн байсан нэрэ тэрэн дээр. Яста тэнгэр элчнэр цуглараад ингээд цайрчжээгээд. Гэхдээ нэр бас тэгж тэр өнцгөөс харуул бас байж болох их гоё юу байна лээ, комент байлээ. Тэгээд тэр сэтгэгдлийг үлдээсэн танд маш их баярлалаа. Уул нь одоо тийм яг л одоо юу гэх юм өнөөдөр бос өдрүүдтэй ямар ч ялгаагүй бичлэг хийсэн тэр үед өмнөх бичлэг л бүр тэр цав цагаан болсон бас нэг учир шалтгаан байсан байхаа тийм. Ер нь учиргүй юм энэ хорвоо дэлхийд хэзээ ч тохиолддгүй гэж би бас өөрөө бодож итгэдэг хүн. За тийм болохоор тийм бас тэр гоё комент үлдээсэн хүнд бас чин сэтгэлээсээ талархлаа. За тэгээд одоо тийм бичлэгийг минь хүлээж сонсож тийм хувийн уншлагуудыг авдаг. За та бүхэндээ чин сэтгэлээсээ талархлаа. За тэгээ манай одоо бичлэгийг үзээд subscribe дардаггүй ч юм уу тэгээ сэтгэл албагүй л дээ. Тэгтээ зүгээр миний нэг юм хувийн бодол байдаг. Тэр хувийн бодлоо бас нэг илэрхийлчих гэж бодож байна. Одоо хүн YouTube-ээр дөрвөн өчнөө олон бичлэг байгаа. Тэгээ сонгож үзэх нь бол мэдээж хүний эрх. Хэрв тэгтээ одоо subscribe дарах нь би өөрөө хин нэгний бичлэгийг үзэхдээ зүгээр л би үзсэн шүү гэдэг одоо нөгөө бүртгэл юм шиг ингээд лайка дардаг байхгүй юу? Яг тэр хүний зүгээр нэг хөдөлмөрийг нь үнэлдэг гэсэн үг. Энд чинь цагаа, сэтгэлээ одоо ингээд өөр ажил хийгээд мөнгө төгрөг явж болоод явд юм уу? Өөр юм хийх цаг хугацаагаа энд ингээд зарцуулаад сууж байгаа байхгүй юу? Тэгээ хин нэгэнд нь хэрэг болчоосоо, хин нэгэнд нь гоён болчоосоо гэд одоо хүмүүс YouTube-ээс нэг өндөр цалин байлаа авдаг гэж бодоод байгаа шүү. Хэдэн зуун мянган дагагчтай хэдэн зуун тийм хүн нь л нэг баг зэргийн цалин авдаг байх нэ хангалттай бас биш лээ тийм л. Зүгээр над чиг юм цөөхөн үзэгчтэй хүнд бол бүр ямар цалин малин бүр сохорж оосны орлого байхгүй. Тэгвэл би энэ дэр ингээд нэг сэтгэлээ зарцуулаад цагаа зарцуулаад доороо өдрийн 2-3 цаг за энийг чинь апплод хийгээд ингээд бэлтгээд ингээд явхад ингээд ерөөсөө бас айгүй нэг өдрийн хагас нь ингээд нэг юм энэ нэг бичлэг зориулагдаад ингээд уяатаа гэдэг байхгүй юу. Тэгээ энэ цагаа хүн өөр юм зарцуулж иж болно шүү дээ. Би зөвхөн өөрийгөө яриаггүй зүгээр ингээд юм бүтээх гээд хийх гээд хүмүүс юм хүргэх гээд байгаа хүмүүсийн одоо нэг сэтгэлийг нь юу зарцуулж байгааг нь мэддэг хүнийхээ хувьд тэгээ зүгээр нэг subscribe дарчхад танд бол гарцтай юм одоо юу ч байхгүй шүү дээ. Ер нь бол ямар ч байхгүй. Та тухайн өдрийн бичлэгийг үзэхгүй алгасаал явчих болно. Цаг нь байхгүй үзэх хүсэлгүй зүгээр алгасаал явчих болно. Тэгээд нэг тийм хүний нэг хөдөлмөрийг ингээд үнэлээд сурцгаач бол дээрэс нь манай монголчууд чи бид нар чи айгүй цөөхөн энэ олон зуун сая хүнтэй олон хүнтэй одоо нөгөө нутгийн хүмүүсийг бодоход бид нар чи цөөхөн байхгүй. Тэгэхээр нөгөө нэг бие биенийгээ нэг тийм дэмжих сэтгэлд битгий харан байгаа ч л гэж би ингэж боддیں۔ Өөрөө юм хийх гэдэг байгаа юм чинь өөр хүмүүсийн сувгийг үзэх цаг үнэхээр байдаггүй байхгүй тий. Тэгээ хэрв үзсэн бол би заавал ингээд subscribe, like дардаг юм байхгүй юу? Заавал сэтгэгдлүүлдэх бол албагүй. Гэхдээ зүгээр тэр хүний нэг хөдөлмөрийг нь үнэлж байна гэдэг үүднээсээ. Тэгээ юм бүхэн нэг танд нэг одоо үнтэй ч өнгөч нэг юм хүргэх гээд хин нэгэн цагаа зарцуулаад сууж байгаа гэдгийг ойлгодог байгаасаа гэж тэгээд нэг юм хийх гэж байгаа хүмүүсийгээ те одоо нэг дэмждэг байгаасаа гэж ингэж миний нэг тийм хувийн үзэл бод сэтгэл байдیں۔ За тийм үүднээсээ хэрв та тийм ойлгоцтой хэлж байгаа үгийг минь ингээд жоохон ойлгож байвал та subscribe дараарай тийм. Яг үздэг хүмүүс нэлээд байгаа хэрнээ subscribe нэг дарахгүй яваад байдیں۔ Албатай бол биш. Тэгтээ зүгээр
танд бас гарцтай бас биш шүү дээ гэж хэлмээр байгаа юм тий. За ингээд олон юм ярьчлаа. Би ер нь яг сувгаараа дамжуулаад өөрийн үзэл бодол зөвчлүүдээ илэрхийлэл явчихдаг л хүн л дээ. За тийм болохоор за тэгээд тийм таалагдсан нэг нь л үздэг баах миний бичлэгийг тийм таалагдахгүй бол нэг алгасаал явчихдаг штэ хин ч гэсэн тийм ээ. Ямар ч цагаа юм зарцуулах шаардлага байхгүй. Ер нь тэгээд яг миний шиг юм сүнслэг чиглэлийн мессежийг за жоохон нэг цаг нь болоод хэрэгцээнд гараад бүр нэг бас нэг хөтлүүлээд нэг ирээд нэг үзэж байгаа хүн л үзэх ёстой гэж боддог. Тийм. Би заавал тэр нэг олон дагагчтай болох, олон юутай болох, followersтай болох, subscribersтай болох гэсэн сэтгэлийн үүднээс юусоо хийдэггүй. А хэрв тэх юм бол бас одоо ч гэсэн хангалттай ингээд нэг хувийн ажиллагаа авдаг үйлчлэгч нар зөндөө байгаа. Би чи ганцаараа хүн нэг хорвоо дэлхийн цаг хугацаа чинь өөрөө бас нэг тий хийдхэн цаг байгаа. Тэгээ цаг минь хөрөлцөхгүй. За тийм болохоор хэтэрхий их олон бас юутай болчвол бас ёстой нөгөө кумаримас юу гэдэг нэг японоор ёстой нөгөө балдрын штэ гэдэг шиг миний цаг хөрөлцөхгүй штэ гэдэг утгаараа би нэг хайхтар тэгэж юун дээр төвлөрдгөө байгаа шүү. Тийм болохоор дараарай тэгэрээ ингээрэй гэж хэлдэггүй. Тэгвэл миний сувгийг биш юмаа гэхэд бос хүмүүсийн бас нэг хийж байгаа юмнууд ингээд та хэд мэн ингээд дэмждэг тийм гоё сэтгэлтэй байгаасай гэж бас ингээд бодоод байгаа байхгүй тий. За энэ удаагийн уншлахаар нэг их сонин сэдв дээр хийх гээд байна. Тэр нь болохоор тэр хүн яагаад танаас холдсон бэ гэдэг сэдвтэй. Тэр холдож салсан шалтгаан нь тийм яагаад вэ гэдэг. Нэг юм сонин юу орж ирээд байна л да тий. Тэгэхээр тэр сэдвэр нэг хийгээд үзье гэж ингэж бодож байна. Өнөөдөр анх удаа энэ сэдвэр хийх гэж байна. Хүмүүс тэгээд нэг яасны мэддэхгүй тэгэл таг болцсон гэд ингээд хувийн уншлага авж байгаа хүмүүс маань их асуудаг л да. Тэгэхээр бас тэр шалтгааныг хувийн уншлагаар бол гаргаад ирдэг л дээ. Юу болохгүй юу гэж бодож алдсан гэдгээд. За харин энэ удаа нийтэд тэр хүн яагаад ер нь холдсон бэ гэдэг. За ингээд 3 төрлийн тийм энэ хоёр нь вич тараад хөзрүүд байгаа тийм. Вич тараад, everyday вич тараад. Энэ болохоор нэлээд фантастик эро хөзөр байгаа. Жаах юм зургал юмрхүү. Гэхдээ өнөөдөр яа чи минийг ингээд оруулах тийм юу гарч ирээд байна тий. Мэдрэмж орж ирээд байна. За тийм болохоор энэ 3 хөзрөөс сонголтоо хийгээрэй. За 4906 гэрцийн долгионоор за ширхэг нэг орчны энергийг за нэг 3 би нэг Монголын яс 3 гэдэг шиг 3 тавтаад энергээ сайхан зорилчнаа гэж байгаа. За ингээд сонголтоо хийцэн болов уу гэж найдаад ерөнхийдөө уншлагатайгаар за камера ахаад нэг шалгачихъя. Одоо бол бүх юм хэвэн сайхан л байж гэн тий. За зүгээр байгаасаа гэж найдаа. Дахин камера бол босоод хараад явахгүй л дээ тий. За ингээд уншлагатаа орё. Гурван төрлийн нэг тийм шидд стикертэй мистери чиглэлэн тий. За шууд өнөөдөр орохол мессеж картныг л хөзрөөс татна. За тэгээд тэр хүний холдсон болсон шалтгаан яагаад холдсон бэ гэдгээр тэр хүн холдсон болсон шалтгаан нэгдүгээр групп. Дийнлүү сонгосон хүмүүс юм тийм дийнлүү. За хоёр хүзэр гарч иж байна. Вандано юм ижүүлээ. For once Япон солонгос юу гэсэн Япон хэл юутай холж яриад байдаг бүр ингэж. За шо.
Эвтэйхэн хэлэх үг их байна гэж шүү. Хол усарч гарч ирээд. Chariot. За энд ихтэй уруу харж гарч ирэх шиг болсон тийм сая. За пул үзүр эхлэв. За тэр хүний болсон шалтгаан шалтгааныг шоогоо дэлгэрэнгүй гадаад байна. За нэг Oracle message картаас why гэд тий why яагаад тэр яагаад холцсон бэ гэдэг Oracle message шиг. За 2 үзэр гарч ирж байна. Хоёрыг хоёулын авах юм. Аха. To teach you to set boundaries. За. За дэлгэх үзрүүд ерөнхийдөө дийлэгдсэн. За таныг бол яг одоо бол энэ цаг тийм бэлэн биш байсан гэдэг Oracle message гарч ирж байна. Тань тэр үед те you are not ready гэж байгаа. Таныг энд ерөөсөө бэлэн биш байсан учраас гэдэг. За шүү. Энэ message газар to teach you to set boundaries гэд танд нэг юм зааж сургахаар гэсэн байна. За тэр нь болохоор яг юу илэрхийлж байна гэхээр чихэр гарч яаж байна. Энэ болохоор хил хязгаарыг тогтоох тий хил хязгаарын заагийг тийм зааж сургахын тулд гэсэн. За ийм утгатай хөзөр гарч ирж байна. За энэ дээр одоо яг хөзрөөр яг юу илэрхийлж байна вэ гэхээр за four of wands хөзөр маань бол ер нь гэр бүлийг илэрхийлдэг. Нэлээд ойр дотны ер нь л гэр бүлийг илэрхийлдэг хөзөр. За nine of wands эрэг гарч ирж байгаа нь болохоор энэ болохоор одоо хамгаалалт тийм ээ. Одоо юу гэх юм тийм одоо тууштай байдлыг илэрхийлж байгаа. Тууштай байдал, өөрийгөө хамгаалах, тэсвэр төвчээр хатуужл ийгч бас илэрхийлж байгаа тийм. Бас сорилтыг илэрхийлж байгаа зүрүүд байгаа юм л да. За тэгэхээр энэ гэр бүлийн харьцаанд тийм ээ. Одоо сорилтыг давж туулж чадаагүй байдлыг илэрхийлээд байна л да энэ хөзрүүд нийт утгаараа. Одоо нэг амьдралд амьдралд хоёр хүний амьдрал нийлээд за энэ одоо ямар ч хүмүүс жишээ нь одоо ингээ гэр бүлийн харьцаан дээр ингээд яваад явъя тий хамгийн түрүүнд гарч ирж байгаа хөзөр нь ерөөсөө өөрөө гэр бүлийг илэрхийлсэн хөзөр гарч ирж байгаа учраас гэр бүлийн тал дээр жишээ аваад явъя гэж бодож байна. Энэ хүн хоорондын харьцааж байх магадлалтай. За тэгэхээр энэ харьцаа болохоор тий одоо энэ харьцааныхаа одоо юу гэх юм тэр нэг сорилт тийм сорилт мэдээж ингээ ямар ч харьцаан дээр одоо гэр бүлийн харьцаа хүн хоорондын харьцаа дээр сорилт ирнэ шүү дээ. А тэгээд тэгэнгүүт тэр сорилтыг даван туулж чадаагүйгээс болоод энэ харьцаа нэг ёсондоо
төгсгөл болсон харьцааны байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ харьцаа яагаад одоо тэр хүн танаас явсан бэ? Танаас болсон бэ гэдэг дээр болохоор тулгараад ирсэн сорилтыг хамтдаа ингээд нөгөө нэг учир зүгөө олоод даван туулаад урагшлаад ерөөсөл тийм нөгөө нэг даван туулж урагшлах гэдэг чинь яс юм дээр энэ амьдралын нөгөө одоо нөгөө нэг яг нөгөө нэг хайн ижил болж байгаа хүнтэйгээ бүх юм дээр мэдээж ингээ ойлголцдоггүй. Бүх юм дээр одоо нэг дардан цагаан замаар явахгүй. Тэгэнгүүт яг яах вэ гэхээр сорилтууд тулгараа сорилтуудыг даваад ард нь хоёлаа бүр илүү бие биенийг ойлгодог болоод дараагийн сорилт тулахад ахаад бие бинийгээ тулж түшээд даваад ард нь бие биенийг ойлгодог болоод за ингэж чадсан улсуудын насаараа ханилчаад байгаа шүү дээ ер нь бол тийм ээ. Гэтэл энэ харьцаан дээр болохоор ерөөсөө сорилтыг даван тулж чадаагүй байгаа байхгүй юу? Тэрэн дээр яг юу нөлөөсөн бэ гэхээр энэ нэг хайр гэдэг нэг юмдаа итгээгүй гэсэн үг. Хоёр хүн чинь хайртай тэгээд итгэлтэй байжж сорилтуудаа хамтдаа давна шүү дээ. Тэгэхээр энэ хайр гэдэг юмд насар ихээр эргэлцсэн гэсэн үг. Эргэлцсэн учраас энэ сорилтыг даван туулж чадаагүй гэсэн үг. За хүзэр дээр бол яг тийм байдлыг илэрхийлж байна. За тэгээд одоо нэг гинтийн маш хурдтай орж ирсэн өөрчлөлтийг даван туулж чадахгүйгээр асар хурдан тэн дээр одоо төгсгөлийг авчирсан гэсэн л үг шүү. Эрдээ сорилтоос бол зүгтаасан гэсэн үг яг шулуухан хэлэхэд бол тий. Тэр сорилтыг даван туулах эр зориг байгаагүй. Тэр нь юун дээр байсан гэхээр ерөөсөл энэ тэр хайртай тэр явцсан байгаа тэр хүндээ итгээгүй. Хоёр биендээ итгэж байгаа тохиолдолд хоёулаа хамтдаа ямар ч юмыг даван туулна гэдэг нэг гэр бүл болоход ч нэг амлалтын бүгж зөөдөг бас их утга учиртай үстэй тий. Гэтэл тэрэн дээр даван туулж чадаагүй бол за тэгээд энэ харьцааг төгсгөл болсон харьцаа байгаад байна. За тэгээд энэ хүн одоо энд гэр бүл ерөөсөө бүхнийг ингээд тий. Бүхнийг шинээр ганцаараа дахин эхлүүлэх. Арай өөр зорилгын төлөө шүү. Арай өөр зорилгын төлөө бүхнийг дахин шинээр эхлүүлэх. Тэгсэнтэй хайр гэдэг юмд нэг итгэл алдарсан учраас одоо хувь хүнийхээ хувьд илүү хүчрэхэг, илүү одоо нэг тийм сонгогдсон хүн болохын төлөө одоо шинээр дахин шин замд гарсан гэсэн үг. Яг тэгж хэлээд байгаа хөзөр бол. Тэр хүн одоо яг яаж байна вэ гэхээр уулын нэг хайр гэдэг юмд маш их итгээд ингээд яг ингээд дислүүлсэн тий. Тэгээд энэ харьцаанд бүр итгээд ингээд урагшлана гэж бодсон боловч ерөөсөө тийм болоог байгаа даахгүй. Гэхдээ энэ дээр яг юу болж байна гэхээр энэ хүний одоо мөрөөдөл нь болохоор магадгүй та энэ нэг хайр сэтгэлийг мөнгө санхүүгийн боломж янз бүрийн юмтай эрх мэдэл мөнгө санхүүгийн байдал амьдралаа авч явах одоо чадал юмтай нь одоо ингээд нэг одоо хольж ойлгоод гэх юм уу тийм ээ. Тэгээд энэ хүнд итгээгүй гэс болоод энэ хүн дахин бүхнийг одоо нэгсэндээ өөрөө хүчтэй бүрөөсөө мөнгөтэй төгрөгтэй бас нэг юм нэг сонгогдсон одоо нэг эрх мэдэл бүхийн нэг юм олноос нэг арай өөр өндөр онцгой хүн болох гэж дахин шинээр аян замдаа гарсан гэсэн. Хайртай байлаа гэд амьдрал зөвхөн нэг хайран дээр тогтоод урагшлаад байдаг юм ерөөсөө биш юм байна гэдэг ойлголтыг энэ харьцаанаас авсан гэдэг байгаа байхгүй юу. Хайр лэвэл бүх юм болоо гэд ингээд бодож исэн нь яг цаг дээр болох юм бол хайраас бол хүн нүүр уруулаад тэр одоо их юм мөнгө төгрөг эрх мэдэл карьер янз бүрийн юм байхгүй зөвхөн хайр байлаа гэд одоо энэ юу гэх юм хайртай дотны гэж байгаа хүмүүсээ харж хандаж хамгаалж чадахгүй байгаа байдлыг одоо ойлгож ухаарсан гэсэн үг. Тийм учраас шинээр одоо дахин
бүхнийг одоо зөвхөн өөрийгөө хөгжүүлэх, өөрөө томрох, одоо өөрөө юу яах тал дээр өөр хүн болох тал дээр шийдвэрийг гаргаад одоо тэр хүн бол нэг амьдралыг харах өнцг нь өөр, зорилго нь өөр босон гэж шүү таны тэр одоо бодож үзэж байгаа юм чинь. Нэгдүгээр өөрөө айгүй тийм хүчрхэг байх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Хоёрдугаар мөнгө төгрөгөөс санхүүгийн хувьд ийм чадaltaй боломжтой болох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Зөвхөн хайртай байлаа гэд бүх юм болчихгүй юм байна гэдгийг ойлгосон гэсэн үг. За тэгээд тэр үед яагаад тэр хүн ингэж холдсон бэ гэхээр таныг ч өөрийгөө ч тийм одоо яг энэ харьцаанд ерөөсөө бэлэн биш байсан гэж байгаа байхгүй юу? Одоо нэг сайхан одоо нэг энэ баг залуусуудын энерги байх магадлал нь илүү өндөр байгаа даа. Яагаад гэвэл энэ сайхан хайр тий хайрлал бүх юмыг ингээд ингэчнэ гэдгсэн чи яг бодит амьдрал дээр шал төсөөллөөс өөр байсан. А тэгэнгүүт одоо юмны ялгаа, зааг, завсар тий ойлгож ухаарах байдал тэр хүнд тэр цагта бэлэн биш байсан гэсэн үгийг хэлээд байгаа. За тэгэхээр нэгдүгээр группийн уншлага ерөнхийдөө тэр хүний холдсон шалтгаан бол одоо тийм тодорхой боллоо амьдралыг арай өөрөөр харж үзэх тийм цаг нь болоод нэг амьдрал бол зөвхөн тийм хайрлал болчдөг гэдэг бас биш юм байна гэдгийг бас бодит амьдрал бол бас нөгөө хүмүүсийн ярьдаг ойлгодог те тэрнээс бас арай өөр юм байна гэдгийг ойлгож ухаарад байгаа хүн байна л та. За тийм учраас өөрөө хүчрхэг, өөрөө том, өөрөө мөнгө төгрөгийн эрх мэдэл санхүүгийн боломжтой болохын тулд энэ харьцаа дуусгаж танаас холджээ. Тэгээд нэг аливаа нөгөө харьцаан дээр тэ нөгөө хэл хязгаар гэж нэг юм байх хэрэгтэй байна. За хайр гэдэг нь юм байна. Мөнгө санхүүгийн байдал гэж юм. Эрх мэдэл гэж юм байна. Тэ? За гэр бүлийн хоорондын хүрээний харьцаа гэж бас юм. Найз нөхдийн хүрээний харьцаа гэж бас юм гээд энэ бүхэн бүгдээрээ ялгаа залгаа бас зааг завсартай хэл хязгаартай байхыг бас одоо илэрхийлсэн хөзөр гарч ирж байгаа юм. Одоо Oracle message картаар тэгээ энэ бүхэн нэг яг юу явал ингээд тустай ойлголтууд юм байна. Энэ бүгдийнх нь балансыг энэ тэнцүү ингэж барьж явж амьдрал, хайр дурлал, хамтын амьдрал гэдэг юм ингээд нэг цогц бүрэн бүтэн болдгийм байна гэдгийг нэгсэндээ ойлгож ухаарах цаг нь ирээгүй байсан гэдэг байгаа байхгүй тэр хүний. Тийм учраас тэр хүний ч тэр өөрөө ч тэр та хоёрын харьцаанд тийм цаг нь ирээгүй байсан учраас энэ харьцаанаас холдоод тэр хүн явсан байна гэж хэлэх гэж байна. За ингээд нэгдүгээр группийнхний уншлага энээс илүү нуршаад цааш нь үзэх бол ингээд үзээд ээж болно. Одоо тэр хүн яаж юм те? Одоо эргээд холбогдох уу? Одоо тэр хүний хүсэл сонирхол нь юу вэ? Одоо энэ амжилтантай хүрж ийн үү гэх жишээ нэ. Иймэрхүү байдлаар хэрв та ингээд энэ хүнийг дэлгэрүүлээ цааш нь ингээд асуухыг хүсвэл хүмүүс нөгөө нэг пост тараа хөзрөө уншдаг хүмүүс нөгөө нэмэлт гэдэг ингээд тусдаа бичлэг хийгээд хэдэн минутын 10 минутын нэмэлт бичлэг хийгүүтээ тэрийг хүмүүс ингээд зард юм билээ л дээ. Би болохоор тэгдэггүй шүү. Би өөрөөсөө яг онцгойлон зөвхөн энэ хүний чинь зургийг харж агаад надаар хин нэгний үзүүлэх гэж байгаа бол тэр хүнийхээ зургийг бэлтгэсэн дээр байдаг шүү. Тэгээ би тэр хүнийхээ чинь зургийг харж агаад зөвхөн энэ хүний энергийг зөвхөн танд зориулж уншиж өгдөг гэсэн үг. Бусдаас ялгаатай нь тэр шүү. Тийм учраас надаас нэмэлт биш хувийн уншлага хүмүүс авдаг шүү. Хувийн уншлага. Хин нэг үзүүлэх гэж байгаа зургийг бэлтчихэд тэгээ холбогдороо гэж би хэлнэ.
Энэ хүн дээр ахаад тийм мэдээж ингээл одоо юу болж байгаа бол гэдэг асуултууд байна л та цаашаа тийм. Энэ хүн амжилт зорилгондоо хүрж гин үү? Одоо таны талаар юу бодож байна? Хизээ нэгэн цагт эргээд холбогдох уу гэх жишээ нь ингээд асуултуудаар бол дүүрэн л байгаа. Тэгээд ингээд энэ одоо нийтийн уншлага учраас ингээд ухаад яваад ах боломжгүй. Ухаж нарийсгах тусмаа цөөхөн хүнд хүрэх боломжтой болчихдог байхгүй юу? Яагаад үл энэ чинь нөгөө олон үзэх юмыг тэгж их наривчлан ухах ямар ч боломжгүй гэсэн үг. За тэгээд ингээд нэгдүгээр группийнхний уншлага өндөрлж байна. За хувийн уншлага сонирхож байгаа хүмүүс хөдрөө хураах хоорондоо би дандаа хувийн уншлах юм одоо зарын чанартай хүргэдэг. За тэгээд хувийн уншлах сонирхож байгаа хүмүүс YouTube сувгийнхаа одоо комент хэсэгт надтай холбогдох Facebook пэйж хуудасныхаа линкийг байршуулдаг. За тэрүүгээр орж ирээд чат бичээд уншлагын цаг авдаг шүү гэж хэлмээр байна. Төлбөрлүүлж нөгөө скриншотоор юугаа явуулаад тийм ээ. За эхний эйжент Facebook пэйж хуудас руу линкээр нь дарж орж ирээд чат бичээрэй л гэж хэлэн дуусна. Тэгээд холбогдчихоор болчдөг юм аа. За ингээд нэгдүгээр группийн уншлагыг өндөрлж байна. За уншлах сонссон танд баярлалаа гэлалаа. За одоо хоёр дахь. За манай хоёр дахь группийн хөзрөн жаахан тийм юу зурагтай байгаа. Гэхдээ одоо би ч одоо дотоод бурхантайгаа холбогдож дандаа уншлагыг хийдэг. За тийм болохоор энэ хөзрийг өнөөдөр тийм сонгох шалтгаан байсан л юм байна. Би тэр болгоныг оруулаад байдгүй. Тэгэхээр энэ хөзөр өнөөдөр 2 дугаар группийн уншлага дээр орж ирж байна. Жаахан зураглал нэг тийм жаахан нүцгэн шалтгаан болдог байдаг. Юу яадаг ч лээ мартчихжээ. Одоо нэг тэр болгон ашигладаг. Тэгэхдээ энэ орж ирэх гээд байна. Хэрэг тийм YouTube сувг дээр тавигдаж болохгүй юу? Зураглал байх юм бол дээр нь дандаа өөр стикерүүд байршуулад явчихна. За тийм болохоор асуудал үүсэхгүй байх гэж найдаж байна. За 2 дугаар группийнхний бодож байгаа тэр хүн ер нь яагаад холдоод явсан бэ тийм холдсон салсан шалтгаан хүмүүс одоо яагаад холдоод салдаад явсныг нь мэдэхгүй нөхө бүрхэх штэ бас тийм зарим нь. За тэгвэл тэр хүний холдсон салсан шалтгаан яагаад гэдэг талаас нь хараад хөдрөөс гаргаж ирж уншъя гэж бодож байна. Хүний холдсон шалтгаан. За их утга учир төгөлдөр мессеж байна бас. За энэ чинь нэг жоохон бөөхөн зүрхтэй юм гараад ирсэн үү? Арай нэг өөр юм тавьчих. Жижигхэн хөөрхөн зураг тавьчих. За. Энэ ч бас юм биш үү? Бас тэрийг анзаарахгүй явж байна. YouTube ч нэ яг иймэрхүү зурагтай хөзрийг юу ачдаг юм? Хаачдаг юм. Члэг стоп юм шүү дээ.
болчихгүй тий олон янз янзын насны хүмүүс үзэж байгаа юм чинь. Тэгвэл ерөнхийдөө бол миний бичлэгүүд зөвхөн насан туршийн хүмүүсүүдэд хүрдэг л дээ. Хүүхдэд үзэх юугүй, тохиргоогүй. Тохиргоо нь тийм байгаа л да. За одоо нэг үзэр. За энэ хүн маань яагаад өрнө холдсон шалдсан болдог дээр за. Нэг үзэр авч яагаад. За. За одоо Oracle message card-аас why тийм яагаад гэдэг дээр нэхэд за 2 дугаар группийнхний бодож байгаа тэр хүн 2 дугаар группийнхний бодож байгаа тэр хүн яагаад за камера нэг шалгана. Одоо өмнөх шиг алдаа гаргаж болохгүй шүү дээ. 2 дугаар группийнхний бодож байгаа тэр хүн яагаад алдаад явсан бэ гэж. Болсон шалтгаан шалтгаан. To remind you of your power гэж. За шүү. Хитэн хуруу гар минь эвлэрхээ байгаад юу болцсон гэдэг ч утас. За ямар ч таач дэлгэх хөзрүүдээ бол дэлгэсэн. Окей. За зурглуудыг нэлээд сайн харнаа. За энэ дээр юу илэрхийлэх гэж байна? To remind you of your power. To prepare you for what's ahead. За энийг нэг. Oh my god. Давхар бичлэг орж ирж байна. За ер нь таныг бэлтгэхийн тулд гэж шүү. Таныг энэ үүсэх асуудал, үүсэх юмд, үүсэх бүхэнд бэлтгэхийн тулд бас холдсон гэж байна. Бас их утга учиртай юм ярьж. За дараагийнх нь. За энэ болохоор таны хүч чадлыг сануулахын тулд гэсэн 2 мессеж Oracle message card суулгагдсан юм байна. За энэ уншлага дээр яг юу хэлэх гээд байна вэ гэхээр энд бол одоо яалтчгүй л нэг тийм урвалт шарвалт иржээ тийм нэ. Гордогч итгэдийн харьцаа дунд руу орж ирээд энэ нэг уулны бас нэг учрах тавилангаараа учирчсан 2 хүний амьдрал дундуур 3 дахь хүний харьцаа орж ирснээс болоод энд нэлийн одоо асуудал үүсээд харьцаанд урам хугараад гомдоод холдон явчаад байна л да. Одоо нэг яадаас нэг бурхнаас заяасан байлаг эсвэл нэг миний хань амьдралын минь хань гэж одоо итгэж үнэмшээд бүхий сэтгэлээ ингээд зориулаад явж исэн. Гэтэл энд 3 дахь этгээдийн урвалт орж ирснээс болоод энэ дээр маш ихээр урам хугарсан гэсэн үг. Урам хугараад одоо тэгээд нуруугаа харуулад энэ харьцааг орхиод явсан гэсэн үг. За тэгээд тэр харьцаа нь энэ урам хугарсан энэ байдлын харьцаа нь болохоор ёстой нэг үнэхээр нэг тийм ёстой нэг хортой могоо шиг нэг хүнээс болсон гэдэг байгаа байхгүй юу? Яг үнэндээ бол тэр хортой могоо шиг хүн энэ амьдралд яста нэг могоо өөрийнхөө сүлийг идэж байгаа юм шиг тий? Тийм утгагүй болгож хайцсан байгаа байхгүй юу? Энэ амир могоо зүгээр яста нэг энгийнээр ярих юм бол зүгээр орж ирэл амьдралыг самарч хайчил тэгэл ингээд ирч болоогүй юм шиг.
амьдралаас яасан юм дээр бол тэгээд гараад явцсан байх. Одоо бол энэ хүнд тэр самарсан барьсан тэр амьдралд нь орж ирж ингэж асуудал үүсгэж хамаг хайрын сэтгэл хамаг юм ингэж нураасан хүн бол амьдралд нь байна уу байхгүй юу гэдэг нь бол одоо бол чухал биш байна. Тэрийг нэг асуугаагүй учраас. Тэгвэл ер нь тийм харьцаанаас болоод энэ сайхан харьцаа болвол ерөнхийдөө бол холдос салсан гэдэг. Манай эмэгтэйчүүд өөрсдөө нэг үзэж явах магадлал нь бүр илүү өндөр. Тэгээ магадгүй та энэ амьдралд нэг хин нэгэн орж ирснээс болоод хайртай хүнээ амьдралын ханаа гэж бодож исэн хүнээ одоо ингээд явуулсан байх магадлал нь ер нь нэг эсрэг хүснээсээ илүү өндөр шүү гэж бол яг ингэж мэдрэгдээд байна л да тий. Тэгэхээр нөгөөсөндөө энэ харьцаан дээр жоохон буруу үйлдэл хийсэн нь одоо таныг буруутгах гайгүй л дээ зүгээр магадгүй тийм байх магадлал нь өндөр үзэж байгаа хүмүүсээ тийм байх гээд байна гэж би бол хэлэх гээд байна. За тийм болохоор энэ харьцаан дээр нэг юм жоохон төгсгөл ирсэн. Тэгээ эсрэг хүснийх нь ч бас байгаа тийм донд мэдээж зөндөө байгаа тий. Тэгээд энэ амьдралд нэг тийм одоо тий яг ингээд нэг хамаг юм бүх ингээд урагштай, сайхан, хүсэл тэмүүлэлтэй, мөрөөдөлтэй, дээрээс нь энэ амьдрал бол одоо өстө бурхнаас заяасан бэлэг амьдралын минь хань ерөөсөө миний цор ганц бараг ингээд амьдрал төгсгөл хүртлээ ингээ явна гэдэг бүр ерөөсөө аль сайхнараа төсөөлцсөн бодцсон байсан бүхнийг л одоо ингээд нэг тийм 3 дахь этгээдийн харьцаа орж ирснээс болоод л ерөөсөө энэ харьцаан дээр үнэхээр ингээд юу ачаад байна л да. Одоо төгсгөл нэрч чад одоо сөхөрчөөд байна л да энэ шиг одоо. Тэгээ энэ нь үнэхээр одоо тийм ямар ч тийм юу гэх юм цааталтай бол тийм явцтай юм байгаагүй нэг төр зүрийн нэг богино хэмжээний нэг ёстой нэг хортой могоо шиг амьдралд орж ирэл гарсан нэг тийм хүнээс л одоо ерөөсөө бүх юм болцсон л байгаа даа. Тэгээ манай эмэгтэйчүүд бас тэг үзэж байгаа усуудад нөхөр нэг тиймэрхүү найз залуу нэг тиймэрхүү байдалд холбогдоод ингээ явцсан. За тэр тэгээд энэ тэгтээ хараа бас их учиртай шүү. Яагаад тэр хүний амьдралд гинт орж ирж таныг тэр нэг хамгийн их итгэж үнэмшижсэн итгэл үнэмшлэгч нэг уул шалбалтал нь гიშгэж хайсан ийм могоо шиг юм амьдралд яагаад орж ирсэн бэ гэх тэгэхээр энэ бас их учиртай. Учир нь яг юундаа байна вэ гэхээр таныг өөрийн чинь ямар их хүчтэй дотроосоо ямар их юм хүчрхэг мундаг хүмбэ гэдгийг чинь нэгсэндөө ойлгуулах гэж таныг сэрэх гэж та нэг нөхөртөө ингээд найдсан та эмэгтэй хүн байвал та нөхөртөө ингээд бүхнээ найдсан ингээд нөхөртөөгөө л байхад бүх юм болно энэ хайр ингээд би баг амьдралын минь төгсгөл ингээд нөхөртөг ингээд би заяа зургагдсан ингээд бодоо явж исэн чинь энэ хүн чинь ингээд нэг таны нэг итгэл үнэмшилтээр ингээд энгийн зүгээр нэг захын нэг юм хорт могоо шиг юмтай нэг уул шал болтол чинь ингээд бүр өөрөө чинь байхгүй болтол гიშглээ хийчихэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт хүн яг яаж байна вэ гэхээр амьдралд үнэхээр гутрна, үнэхээр унана, үнэхээр урам хугарна, үнэхээр одоо ёстой бүр утгаа алдна. Тэрэн дээр яагаад тийм очиж таны хүсэхгүй тийм хачин хөгийн бүр ийм ёстой нэг новшийн байдал ингээд танд тохиолдож ингэсэн бэ гэхээр яг цаг дээр тул таны хүч чадлыг хэр их хүчтэй, хэр их чадaltaй, хэр их өөр хүн бэ гэдгийг чинь танд мэдрүүлэх гэж энэ харьцаа гарч ирж таныг ингэж хинжвш болгож тань бүр ингэж одоо гарч ирсэн харьцаа гэсэн үг. Нэгсэндээ энэ амьдралд угаасаа нэг амьдралын хүрдэнд орж ирэх ёстой харьцаа таныг тэгж орж ирж сэрэж хайж таны хүч чадлыг одоо ёстой. Чи ингэж амьдрах хүн биш үү дээ. Нэг ийм хүнд ингэж одоо юу гэх юм дооглож доромжлуулаад ингээд итгээд өнөөдрийн өчүүхэн болчоод ийм байх гэж ямд учирсан харьцаа биш шүү дээ гэдгийг ингэж одоо таныг хуурж хулгдсан хүн нэг гинтийн ч бай одоо төр зургийн ч бай за бүрч бай тий хин нэгэнтэй ингээд таныг орхиод явсан байлаа гэхэд энэ хүн муудаа ерөөсөө бас биш байгаа хгүй таны итгэж үнэмшижсэн таны тэр анхны тэр сэтгэл угаасаа үнэн тэр хүн муу хүн биш тий
сайн хүн. Гэхдээ яагаад ийм үйлдэл болсон, ийм юм процесс тохиолдсон бэ гэхээр учиргүй юм гэж байхгүй. Учир л бүхэн утгатай учиртэй. Энэ хорчин могоошиг хүн чинь ч гэсэн эрэгтэй ч эмэгтэй ч таны амьдралд гарч ирж байгаа болсон энэ хорчин могочин шүү хүн чинь ч гэсэн одоо нэг яг сонслог төвчний хувьд ярих юм бол танд тус болох гэж. Тусалж ин гэдэг нь яг юу гэхээр таныг хинбэ гэдэг та ингэж явах хүн биш ээ. Чи өөр амьдралын зорилготой, чи өөр одоо хийх юмтай. Зүгээр нэг айлын сайн эхнэр байгаа, зүгээр айлын нэг тийм нэг хин нэгний сайн эхнэр эсвэл хин нэгний сайн нөхөр байгаа дуусчих тийм тавилан заяатай хүн биш ээ гэдгийг чинь нэгсэн доо ойлгуулах гэж л учирсан учраас болсон процесс гэдээ ойлгож болохоор байна л да энэ уншлаган дээр ер нь тэгж хэлээд байна. Тийм болохоор та нөгөө бие л азгүй бие л юм одоо өстө надад л юм тохиолдлоо гэж мэдээж ингэж нөгөө сууж исэн цаг үе бол танд байгаа. Одоо бай тэгээд дэрэг яг уучраад мэдрээд явж байгаа ч хүн байгаа. Хэсэг хугацааны өмнө ч мэдрээд ингэ явж исэн хүн байгаа. Тийм болохоор ихэнхэн тэр харьцаа тэр ард өнгөрцөн учраас өнөөдөр энэ яагаад толдсон бэ гэдэг уншлагыг өнөөдөр олж сонсож байгаа хэл та тийм. За тэгэхээр энэ харьцаа яагаад толдсон бэ гэхээр таныг хинбэ гэдгийг мэдрүүлэх гэж. Таны хэр их хүчтэй хүн бэ? Амьдралын чинь зорилго нь яг хин байсан бэ? Яг одоо та тий яг яах гэж амьдраад байгаа вэ гэдэг шиг амьдралд нэлээд бас нэг тийм чухал мессежүүдийг өгөхөөр энэ хүн танаас холдсон байгаа байхгүй. Холдсон, хууралт болсон бол хууралт болсон. За тийм учиртай харьцаа байгаад байна. Тэрэн дээр та одоогийн таны одоогийн байдал бас гарч ирээд байна л да. Тэр нь одоо яг юу гэж байна вэ гэхээр та одоо нэг энэ хүнийг орхиод урагшлахаач мэдхгүй, ухархаач мэдхгүй гацаанд орцсон байгаа. Яагаад гэвэл энэ хүнтэйгээ та эргээд энэ нэг холбоо харьцаагүй болчиход байгаа энэ хүнийгээ яг одоогийн байдлаар бол та нэг тийм одоо юу хийж явж байгаа одоо тэр нэг энэ хин нэгэнтэй холбоотой харьцаатай холбоотой байна уу гэдэг тал дээр та айгүй мэдээлэл хомс харьцаа холбоо их ховор байгаа бах. Тийм болохоор таны энэ цаг үед хийж чадах юмыг яг юу хэлэх гээд энэ та өөрийгөө айгүй хөгжүүлэх тийм цаг үе. Өөрөө өөртөө цагаа зарцуулах, өөрийгөө хайрлах, өөрийгөө хөгжүүлэх, өөрөө өөртөө өстө нүцгэн нүүр тулах. Хин нэгэнтэй нүцгэн нүүр тулах биш тийм. Танаа нөхөр ч юм уу танаа эхнэр өөр хинтэй нүцгэн нүүр тулж иж болно. Та өөрөө өөртөө нүцгнээр нүүр тулах хэрэгтэй болсон цаг үе байгаад байна. Энэ цаг үеийг та бол яг тэгж одоо нэг ашиглах ёстой шүү гэдгийг бүр хүзэр ингэж сануулад байгаа байхгүй. Танд энд эргэлзээгээ тайлах хэрэгтэй. Та яг ингэж нүдэ болгочод за тэрийг хүлээх үү, урагшлах уу, өөрөө хөгжөд ганцаараа явах уу, яах вэ гэдэг дээр үнэхээр ингэ шийдвэрээ гаргаж чадахгүй нүдэ болгоцсон хүн шиг байгаад байна. За тэгээд яг энэ сэдв дээрээ тэр хүн ер нь эргэж ирэх юм уу? Энд ягаад гэвэл таны бүр үнэхээр хайртай дотны бүр ингэ та энэ хүнтэй хүн хичнээн гомдсон, хичнээн ингээд орхигдсон, хичнээн юм байсан ч гэсэн хүлээгээд идэг нэг юм сэтгэл байдаг байхгүй юу? Ирчих байх гэдэг. Тэгчих байх, ингэчих байх. За магадгүй ирэх хүмүүс ч байгаа, ирэхгүй ч хүмүүс байгаа шүү дээ. Тийм болохоор энэ эргэлзээ тэнгэлзэг өөрийнхөө шийдэж гаргаж чадахгүй аль нь яасан дээр вэ гэдэг дээр сонголтоо хийж чадахгүй байгаа бол хувийн уншлагыг авч орж ирж эргэлзээ тэнгэлзээгээ арилгахдаа одоо хэрэг тус одоо болгоул яасан бэ гэдэг бол саналыг бол би хэлмээр л байна тий. Яг энэ чинь хүнийг нөгөө гацаанд авч хийж байгаа байхгүй юу? Тэр хүнийг хүрээд ирж магадгүй гэж одоо урагшилж чадахгүй. Ганцаараа урагшилж чадахгүй. Магадгүй өөр хин нэгэнтэй учирч чадахгүй. Ингээд тэгэл энэ чинь хүний амьдралын чинь нөгөө нас нь хэдүүлээ цаашдаа хэр хугацаа амьдрах вэ? Юугаач мэдэхгүй жиж хин нэгнийг хүлээгээд өөрөө гацаад өөрөө ч хөгжсөн юм байхгүй, өөрөө урагшилсан ч юм байхгүй. Тэгсэн хэрнээ тэр хүнийг ирэх хэрэггүйг нь ч мэдэхгүй ингээд танд айгу тийм хизээ уултал үргэлжлэх нь мэддэхгүй танд юм юу өгчөж байгаа байхгүй юу? Одоо юу гэх юм? Стоп таныг ингэ стоп явчихж байгаа байхгүй юу?
гэрэл дохиоч нь асахаар ногоон насангууд явна одоо шар гэрэл асаад ингэж нэг юм байдаг бол мөнхийн улаан гэрэл дээр таныг аваачаа зогсоогоо ажиллаж байгаа байхгүй юу. Хизээ солигдох нь мэддэхгүй эвдэрчсэн гэрэл дохион дээр. Та одоо энэ ууралдаг гэрэл дохио шар болоод ногоон болоод явах зам нь ирэх багтаа гэдэг ингээ хүлээгээд идэг. Гэтэл та гэрэл эвдэрчсэн улаан гэрэл дохио дээр зогсоод байсан байвал яах вэ гэдэг байгаа байхгүй юу. Тийм болохоор та одоо таныг тэр энэ хүлээгээд байгаа хүнийхээ зураг мургийг бэлдээд тэгээд энэ хувийн уншлага аваад энэ эргэлзээ тэнэгэлзээгээсээ гарч өөрөө гоё урагшлах бас энэ өөртөө энэ цаг заваа зарцуулах энэ төр гэд танд бол нэлээд утга учир бүхий мессеж авах шаардлагатай юмнууд бол танд байна л гэж би бол хараад байгаа. Тийм. Өдрийн уншлага тэгж хэлүүлээд байна л та. Тэгээ энэ бас их утга учир бүхий мессежтэй карт байхгүй юу? Одоо танд ингээ ирээдүйд үүсэх асуудлуудыг тий ганцаараа давж гарч чадах өшөө бүр ингээд тий энэ замгүй харанхуй энд зам байхгүй юм шиг байна шүү дээ энэ мессеж картан дээр. Өшөө бүр ингээд энэ баг эрмэгтэн тулаад ирсэн энэ хүн байгаа даа шүү тий. Ийм байсан ч өөртөө итгэлтэйгээр урагшлах хүч чадал зориг бүхэнд таныг нэгсэндөө бэлтгэхийн тулд бас энэ мессеж картаар түр хэлсэн шүү дээ тий. Таныг ямар агуу дотоод хүч чадалтай хүн та бодож ирснээсээ илүү хүч чадалтай хүн маш их павертай. Тэрийг чинь мэдрүүлэхийн тулд тань дээр ирч чадбайгаа учирлаа. Цаг үе. Энэ цаг хугацаанд юу хийх ёстой, яах ёстой байсан. Ерний амьдралд яг юу нь буруу болчихов. Тэ? Ирээдүйдээ тэгээ энэ хүн хоёр талдаа сургамж аваад эргээд нийлэх учиртай учрал юм уу? Эсвэл одоо юу юм уу? Одоо та зөвхөн энэ хүн сэрэж таныг ингээд цочроож өгөөд яваад та энд ганцаараа амьдрч сурах юм хүчрэхийг өшөө бүр өөрийгөө илүү хувь хүнийхээ хувьд хөгжүүлэх ёстой цаг үе нь байсан уу гэх жишээгээр та бол асуултаар дүүрэн байна яг үнэндээ бол. За тийм болохоор таныг хувийн уншлагаар эргэлзээ тэнэгэлзээг арилгаараа энэ дээр бас давхар бүр сүнслэг юм орж ирээд байгаа шүү. Таны энэ сүнслэг чиглэл хөгжих зөвхөн нэг тийм жижигхэн юм бол бас биш байгаа даа. Таны сүнслэг чиглэлийн зам хөгжилд бас нэг тийм орж ирэх ёстой цаг үе нь болоод орж ирсэн маягийн юм. Тэгэхээр таныг би бүр тэр өшөө бүр танд нэг 20 минут ч хангалтгүй хүн байна да гэж хэлэх гээд байгаа шүү. Ер нь тийм 40 минут аваад энэ нөхөр энэ уралт хийсэн хүн учирсан учирлынхаа учир начрыг болоод бас тэр нөгөө юу яах өөрийнхөө энэ ягаад юу хийх ёстой ямар ч гээд яавал тайвшраад яавал тэр зөв замдаа ороод яах вэ ийх үү гэдэг талаас танд бол нэлээд энэ бараг коучинг маягийн хэрэгтэй хүн байгаад байна л гэж би хэлэх гээд байна. За ингээд 2 дугаар группийн уншлагыг өндөрлөе. Ингээд нөгөө цааш нь ухаад суух ингээд боломж үнэхээр байхгүй байгаа учраас за энэ хөргээд өндөрлөе. За уншлагыг минь хүлээж авч сонссон танд баярлалаа. Гялалаа амжилт хүсье. За тэгээд хэрв хувийн уншлага авахар шийдвэрлэх юм бол Facebook пэйж хуудасныхаа юуг байршуулдаг линкийг комент хэсэгт байршуулсан байгаа. YouTube-ийн комент хэсэгт байршуулсан байгаа. За тэгэнгүүт тэндээс линкээр дарж орж ирээд хувийн уншлага яаж авах вэ, яах вэ, ийх вэ гэдэг талаараа ярьж холбогдорой гэж хэлмээр байна да. Энэ ийм учиртай уншлага байсан юм байна. За бас энэ хэрэгтэй үндэ нэлээд тийм цохол төгсөн мессеж байхаар байна да тий. Миний нэг цаг үеийн амьдралд одоо хэрэг би тэр үед яасан бол яг энэ надад зориулагдсан мессеж шиг орж ирлээ. Саяын 2 дугаар группийнхан тий. Надад яг ийм цаг үе байсан л да одоогоос 5-6 жилийн өмнө. Би энэ чинь бас нөгөө дүүрээд гараад өнөөдөр ард нь яг нөгөө хийх ёстой ажиллаа. Ийм ажил хийж суухын төлөө надад учирсан учрал байсан байгаа даа шүү дээ. Тэр одоо тэр намайг айгүй их шоконд оруулж цохолтонд оруулсан энэ харьцаа маань. Тэгэхээр нөгөө хүн хийх ёстой юм аа
хийхгүй шал өөр юм хийгээд сайн эхнэрийн дүрд тоглоогүй гэдээсэн чинь одоо юу ёстой уул шал болсон гэж би өөрөө тэгсэн хүн байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ надтай нэлээд ижил төстэй энергитэй явж байгаа хүмүүс байна. Миний тэр үедээ одоо бараг 6 жил болох ч юм уу тий тэр үедээ. Тэгээд тийм харьцаа яагаад ямар хүнд ирдэг вэ гэхээр нэг юм өөр ажил хийх ёстой, өөр юм хийх ёстой хүнд ирдэг юм байна. Тэрийг ч одоо сүлд нь ойлгочод одоо бараг эргээд талархаа суудаг шүү дээ. Нэрэл би одоо надад тийм юм тохиолдог бол өнөөдөр би гэж байхгүй дээ гэж бодогддог доо. За ингээд 2 дугаар группийн уншлагад сая зөндөө ярих юмаа ярьчлаа. За одоо камерыг нэг харчаа. За 3 дугаар групп. За 3 дугаар группийн бодож байгаа тэр хүн яагаад холдсон бэ? Яагаад холдож салсан бэ? Яагаад холдож салсан бэ? Юу ч гарч ирэх гээд байгаа болтой. Оо ямар гонох очоо гэж юм. За тэр хүн яагаад холдож салсан бэ? Группны бодож байгаа юм яагаад холдож салсан бэ гэж. За. За нөгөө камер цайрснаас хойш их шалгадаг болсон. За ямар ч гэсэн хэвэн л явж байгаа юм байна. За Oracle message картаас за 3 дугаар группийнхний бодож байгаа тэр хүн ер нь яагаад холдож салсан бэ? Яагаад холдож салсан бэ? Хэрцэн тэр юм байсан юм байна. Because it's time to take a wider view гэж юм за. Энэ нэг зэрэг because you are ready for a new chapter гэж юм. За одоохон ганцаар ажилладаг хүнд чинь мессеж хангамнууд нь тогтцол. За учир нь тий та бол одоо шин зам дээр шин бүлэгт гарахад бол бэлэн байна гэж юм. Тий эндээс өчнөө олон шоунууд ирээд ихэнтэй нэг level up юм байна л да. Level up шатлал ахиж байгаа гэсэн үг. За шо 3 дугаар групп дээр because it's time to take wider view. Учир нь тий илүү өргөн хүрээгээр харах цаг нь ирсэн гэдэг байгаа байхгүй юу? Илүү өргөн хүрээгээр харах цаг нь ирсэн гэж юм. За энэ хоёр Oracle message card нь
3 дугаар группийнхны уншлагатай яаж холбогдох нь вэ? За юуг нь харъя. Тараад хөзрөө харъя. Ten of Swords гэдэг нь нэлээд шархалсан цаг хугацаанд тийм байна. За тэгээ Six of Cups. Three of Pentacles уруу хараад Justice уруу. Page of Swords. За энэ хүн ойлгомжтой юм байна. За энэ хайрцаа хараа ингэж байна. Одоо ерөөсөө өөрийнх нь хүсэж байгаа шиг хэмжээний тий одоо энэ нэг хайрыг хүлээж авч чадаагүй гэж хэлээд байна. Тэрнээс ч бол шархалсан гэдэг. Энэ Nine of Pentacles гэдэг үзэр нь өөрийнх нь хүсэл мөрөөдөл нь бол шал өөр энэ хайр дүүрэн ингээд одоо ерөөсөө хайрын думбаж бэлхэж юу гэх юм бэ одоо нэг хайраар л бэлхаал ингээл хайраар л ундаалал ингээ байж өөр бос нь одоо нэг асуудал биш. Өөр ямар ч юм байсан асуудал биш гэж бодож энэ хүмүүнийг гэсэндээ тантай байсан харьцаанда тэгж бодож исэн гинэ. А гисэн чинь яг бодит байдал дээр ерөөсөө тийм байгаагүй. Ингээд нэг Пентаклийн 3 гэдэг чинь нэг баг бүрэлдэхүүн ерөөсөө ингэж нэг өөрийнх нь талд ингэж бодож сэтгэдэг байгаагүй гэдэг аахгүй юу? Одоо нэг хүн шиг ингээд одоо нэг гэрүүл ч юм уу байлаа гэхэд нэг найз нөхөд ч юм уу ингээд байлаа гэхэд үзэл бодол санаа оноо нэгдэж нэг ингээд нэг зүгт явж урагшлаа шүү дээ тий. А тэгэхээр ерөөсөө энэ хүний хүсэж байгаа шиг санаа оноо нийлдэггүй байсан, нэг баг шиг болж баддгүй байсан, нэг гэрүүл шиг байж чаддаггүй байсан. Тэгээд тэр нэг хайр сэтгэл гэдэг юм аа айгүй нэг юм ёстой нэг айгүй харам тэрэндээ айгүй харам байсан гинэ тий. Хайраа харамлдаг гэх юм уу хайраа ингээд нэг тийм байсан. Тэр нь айгүй шудраг бус санагдсан гэдэг байгаа байхгүй энэ хүнд. За тийм учраас холдож салах шийдвэр гаргасан гэж хэлж байгаа. Тэгээд энэ хайр гэдэг юмд нэг жоохон тийм нэг энийг хайр бас эсвэл нэг хүн хооронд харьцан дээр үзэж байгаа сэтгэл гэж байна. Сэтгэл гэдэг юмыг одоо нэг тий одоо юу гэж хэлж ийн гэхээр тэрэнд айгүй тийм нэг баг тийм гэж байхгүй юм биш үү? Нэг өөрийнх нь төсөөлж ирснээр хайр л гэж юм байвал бүх юм дүүрэл өстой их сайхан байна гэж ингээд бодсон чинь ерөөсөө яг цаг дээр амьдрал дээр бодит байдал дээр найз нөхөд ч байна уу тэр гэр бүлч байна уу ингээд үнэхээр ингээд сэтгэл гаргадаггүй юм байна. Үнэхээр өөрийг нь хайрладаггүй юм байна. А тийм болохоор тэрэн дээр айгүй их маш их сэтгэлээр сэтгэлээр шархалсан, юм бүхэн айгүй шудраг бус санагдсан, гэр бүлч гэж байдгүй юм байна, найз нөхөдч гэж байдгүй юм байна. За тийм болохоор тэр бүхэн дээр айгүй урам хугарсан учраас энэ харьцааг орхиж явахаар шийдсэн гэдэг байгаа байхгүй. Тэгээ энэ харьцаанд юу гэж бодсон гэхээр ерөөсөө мөнгө төгрөг зоостой болох энэ хүний илүү одоо тэр нэг хайр сэтгэл гэхээс илүү зорилго нь шал өөр болсон гэсэн үг. Мөнгөтэй зоостол байх юм бол бусд энэ хайр майр гэдэг юмыг баг нэр худалдаад авч болох юм байна гэдэг ойлголттой болсон гэсэн үг байхгүй. Энэ харьцаанаас тийм ойлголтыг хүлээж авсан гэж хэлээд байгаа байхгүй тэр хүн чинь. Тэгэхээр ерөөсөө хамгийн чухал юм нь мөнгө юм байна. Мөнгөний төлөө би одоо зөвхөн мөнгөтэй байхад бол бусдын тэр хайр байна уу, хүүхэн байна уу, найз залуу байна уу, өөрөө зүгээр ингээ хүрээд ирнэ гэдэг ийм ойлголтыг энэ харьцаанаас олж авсан. За тийм болохоор тэн дээрээс бол холдож салах шийдвэр гаргаад тантай нэг зам мөр дээр явахгүй байна гэдэг шийдвэрийг харсан. Ягаад гэвэл энэ таарын хүсэл сонирхол бүх юм өөр байна, тийм болохоор энэ мууржгаа эзнээ дагаад явах ш тусдаа тий ингээд хоёр өөр тийшээ энэ хамтдаа эв найрамдалтай өөрийнх нь хүсэжсэн шиг бүх юм байна гэж бодож исэн тэр цаг үеийг зүгээр ард нь орхиод энэ малгайгаа авч идэж байгаа шиг авч хайж байгаа байхгүй юу. Тэгээд өөрийнхөө зам мөрөөр явъя гэсэн сонголтыг хийсэн гэдэг. Цэвэржин сэтгэлийн ахин дахин хэлж байгаа. Яг түрүүний хэлснийг энэ дээр цэвэржин сэтгэлийн ингээ хайр гэж юм бол одоо энэ хүний хувьд бол нурж унсан. Бүр нураад унсан. Тий. Tower гэж нурж унахыг хэлж байгаа. Бүр ингээд будаа болсон. Тий шоконд орсон. Хайр гэдэг бол худлаа гэдэг ингээд.
Одоо тэгэхээр энэ хүн зөвхөн зорилгынхаа төлөө урагшлахаар шийдсэн гэсэн үг. Сурна, боловсрорно, өөрөө хүчтэй болно, өөрийнхөө одоо тий өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө дуртай юм юу хийхийг хүсэжсэн дуртай юмныхаа төлөө юунд цагаа зарцуулах одоо хүнд хин нэгэнд биш. Ерөөсөө өөрийгөө хөгжүүлэх, өөрийнхөө дуртай бүх юмныхаа төлөө цагаа зарцуулах, өөрийгөө зарцуулахаар шийдвэрээ гаргасан. За тийм учраас бас өөртөө мөнгөдөө дөрөгдөө зоостой болцсон байхад бусд нэмэ гэдэг учраас гэдгийг энэ харьцаанаас ойлгож авлаа. За тийм учраас өөртөө чинь харьцах энэ харьцаанаас холдон явсан гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээ юмыг илүү өргөн хүрээнд харахаар, олж харахаар тий. Энэ хорвоо дэлхийн уужмыг харахаар хүмүүсийн одоо амьдрал харьцаа байдал бүхнийг ингээд нэг өөр өнцгөр өөр газараас тий харахаар бишөө тий өөрөө өөр шин шатанд гарах тий. За тийм учраас харилцаа тий энэ харьцаанаас гарч явсан хүн байна. Холдсон шалтгаан нь бол тодорхой юм байна тий. Энэ дээр эргэлзэх ойлголцохгүй нэг тийм юм юусаа байхгүй байна. Тэгэхээр та сонсож байгаа хүн бодоод энийг бол ерөөсөө шууд тий яг юу гэж хэлэх гээд байгааг л ойлгосон гэж найдаж байна. Хайр гэдэг юмд ганцхан сэтгэл байгаад бол хангалуун биш юм байна. Тэгэхээр ер нь өөрийгөө хөгжүүлэхийн тулд ингэх ёстой юм байна гэдгийг дээр бол айхтар тийм шийдвэрийг гаргасан байна. Тэгээ зорилгынхаа төлөө урагшаа гэсэн явж байгаа энэ хүн чинь. За 3 дугаар группийн юм байна. За ингээд уншлага өнөөдрийн уншлага өндөрлөө. За 3 дугаар группийн хэрэг хувийн уншлага авах хүсэл сэтгэл төрөх юм болвол Facebook пэйж хуудас руу хандаарай. За комент хэсэгт холбогдох Facebook пэйж хуудасны линк байршуулдаг байгаа. За тэрүүгээр холбогдож хувийн уншлага авч болно гэж. За ингээд өнөөдрийн энэ удаагийн уншлага ямар ч ихсэн нэг камерман гоё цэвэрхэн их нартай өдөр бас ихтэй гэж гэлаад ч юм уу мэдгүй. За одоо сайн ойлгосонгүй ямар ч ихсэн өнөөдөр их найдвартай сайхан боллоо гэж хэлэх гээд. Баярлалаа, баяртай. За сайн сайхныг хүсье. Өнөөдрийн уншлага хүргэсэн сонссон та бүхэндээ баярлалаа.